Намсран банзрагчийн зохиол Сүүлчийн буун дуу 29-р хэсэг. Ховсгал ялж энх тунх цаг ирсэн хэдий боловч хормоо санаатан олон байжээ. Цэргийн амны тагнуулын хилцээхэн болон нийслэл хүрээний сэргэлэн хамгаалах газрынхан өдөр шөнөгүй хөрөө хороогоор эргүүл манаа гаргаж нуугдаж хоцорсон амин цагаан талын этгээдүүдийг илрүүлэн олж бас цагийн айсыг даган ол зашиг хайсан хулгайч дээрэмчидтэй зогсоо зайгүй хөөсөлдөж байлаа. Түүнээс гадна ардын ховсгалаар эрх дархан хунигдсан хуучин засгийн ноёд түшмэл дээд мяндаг тушаалын ламнар сэмцэм уулзаж богдын ордонд нууцхан цуглаад байгаа тухай сэжигтэй мэдээг тагнуулын хилцээхэн олж сонссон байжээ. Мөн нийслэл хүрээнд харь орны янз бүрийн худалдаачин наймаачин эсвэл явуулын хүмүүс ч байн ирж очих нь илбэг байлаа. Энэ бүхний талаар маш их хянуур хандаж байхыг Жанжин Сүхбаатар тагнуулын хилцээхэнд хатуу анхааруулсан билээ. Шин тутам байгуулсан ардын засаг төрийг гадна дотны альва хар буруу санаатнаас сахин хамгаалж ховсгалын ололтыг бэхжүүлэх үйлсэд тагнуулын хилцээний хэдэн нөхөд идэх хоолоо умартан зүтгэж байсан бөлгөө. Гэндэн зан ийм чухал албан томилогдоод тоотойхон шин бүсээн тайлж унтсан ажээ. Нар гутаасан ч гэсэн захын хүмүүс шингэрч дундарсангүй. Гэндэн тэр олон хүний дундуур сүлжин явж наймаачдын дэлгэсэн бараа тураг үзхийн зэрэгцээ олны яриаг чагнан сэжигтэй юм харагдвал нягтлан үзнэ. Хэсэг хүн аваарад байхаар нь тэнд нь ойртоод хүмүүсийн толгой дээгүр өнгийн харвал нэг хүн Орос ланжуу буу барьчихсан байхаар тэдний дундуур шуган орвол буу барьсан хүн тойрсон хүмүүсийг толгой дараалан харснаа. Миний энэ буу үнэхээр цэцэн тусгалтай шүү. Хаагтын дэргэд муусан цагаан Оросыг шагаах болгондон онож байсан юм гэж бардам янцтай хэлв. Бүдүүн лагс биетэй түш орчим насны хар хүн тэр бууг нь сонирхсон бололтой. Чэ тэгээд яаж их санаатай байна гэв. Бууны эзэн инээмсэглэн дөрөөчийг хэлснээс доош буухгүй гэлээ. Гэндэн тэр хүнийг харснаа дотор нь пал хийж энэ чинь манай 2 дугаар хорооны хүн байх шив. Буугаан худалдах нь гэж бодмогц нэгэн явдал санаанд норлоо. Гэндэн цагаантнаас салж Хягт хотод ирсэн орой хоолны газар орвол манер архиуж байсан ажээ. Энэ хүн архинд дуртай болоод л буугаан худалдах гэж байна гэж бодоод буунаас нь барин авч нэрэн сайхан буу байна. Би авъя. Үн хайрлахгүй гэвэл бүдүүн ир муухай харж би авах гэж тохирсон гэд өврөн удлав. Намаа наашта цаашта байдгийг танаас илүү өн өгвөл яах вэ гэд Гэндэн бас өврөн удлав. Буу наймаалагч Гэндэн бүдүүн хоёрыг ээлжлэн харснаа. Хэн илүү өгсөнд нь худалдаана гэлээ. Бүдүүн ир доогтой инээж ийм чэр хүн байх гэждэ түрүүний хэлсэн үнээсээ илүүгээр өгнө гэж бодож байгаа бол чиний энэ муу зэвийг хэн ч авахгүй. Хайгүй бол чи цэргийн хүн байх. Сангийн бууга худалдах гэж байж чи мэднэ. Ер нь авхан боли гэв. Гэндэн их гайхсан дөр үзүүлж. Юу гэнэ? Цэргийн хүн буу зэвсгэн худалдаж болдго юм уу? Гэвэл одоо дайн дууссан. Гаднаас халдах дайсан ч байхгүй. Дотроос өндөх хар буруу санаатан жалга болохоор ан хийх хүндэл цэцэн буух хэрэгтэй гэд буу наймаалагч бууга Гэндэн өд сарвай. Гэндэн бууг нь авч шагаж харснаа. Энд чинь нэрээс хангийн буу байна. Ийм буутай анч халахтал байхгүй гэчв. Байлдаа нөхөр минь би дайнд явж байхдаа энэ бууг цагаан намын хулгай нараас булааж авсан юм. Эрд цэрэг дайны олзоо яасан ч дур бидтэй гэж буу наймаалагч хэлв. Ийм буу худалдаж авсан хүн яавч чон алхал гэж авахгүй л дээ гэж Гэндэн хэлээд бүдүүн ирийг харвал сарайн үл мэдхэн хувьс хийснэ албаар инех гэж оролдон. Яастай муу захиур буутаагаа тарв зурмаа хөөж явсан дээр гэчгээд бөөгнөрсөн хүний дундаас гарлаа. Гэндэн тэр хүний хойноос харснаа. Та энэ бөөг худалдаж болохгүй. Цэрэг эрэс зэвсгэн худалдаж санаа амар суух цаг биш шүү. Та чинь ингэхэд 2 дугаар хорооны 3 дугаар салааны цэрэг бидтэй гэж босдод уулдахааргүй шивгэнвэл тэр зэргийн царай улс хийж бууга бошуухан шүүрэн авлаа. Гэндэн бас тойрсон хүмүүсийн дундаас гарч бүдүүн ирийг бараацхив.
Энэ хүн яагаад хурдан тусгалт буунд их шохоорхов? Лавл учирта. Буугаан худалдах гэсэн тэр цэрэгч яах вэ? Архины мөнгөл олох гэсэн биз. Маргааш ангид нь мэдэгдэж шалгуулах юм шүү гэж бодлоо. Бүдүүн эр олон хүний дундуур хурдан алхахдаа дахин эргэж харахаар нь гиндэн сэжиг авч магадгүй гэж санаад нуугдав. Тэр хүн ийш тийш сэлбэлзэн харж явсаар олон хүний дундаас гарч баруун тийшээ бараг гүйх шахам явлаа. Гиндэн дагаад явж болохгүй тул холхноос харж байтал хамт ажилдаг нэг хүн явж байв. Гиндэн түүнийг дуудаж ирүүлээд "Чи тэр гудамж уруудаад гүйн алдаж яваа хүрэн дээлтэй бүдүүн эрийн хойноос хурдан яв. Хаана очихыг нь мэдээд маргааш өглөө надад хэлээрэй" гэд өнөө хүний хойноос харвал нилээд холдсон байлаа. Гиндэнгээс үүрэг авсан хүнч түүний хойноос хурдан алхав. Гүн шүн болжээ. Гудамжинд нэг ч хүн амтан байсангүй. Холхон ноход яригна. Харамхуй гудамж уруудан морьтой хүн машид болгоомжлон явж байлаа. Тэр хүн өчөөхөн төдий гарах чимээнээс зочин сэртхийж ийш тийш холмолцсон харна. Тэр хүн хотын хойд талын чингэлтэй уулын битүү модон дундаас харамхуй болохтой зэрэг гарч сэлбийн голын баруун хөвөө барьж хүрээнд орж ирэхэд сэжигтэй зүйл юр дайралтсангүйд санаа амарсан боловч морины хөлд чулуу торхийн өнхрөх, салхинд шургааган хашааны ховхорсон холтос сүр сархийн хийсэх тоолонд зочин ийш тийш харж чимээ чагна. Энэ бол Зуутын дарга Батуй буюу Цэрэнбат билээ. Цэрэнбат мөрдөн хөөсөн ардын журамт цэргээс хоёр хүний хамт морины сайнаар зүхтэн гарч өдөр нь хадасга ой модонд бөгж шөнө нь явсаар хүрээний барааг харсан боловч зүрхлэн орж чадсангүй. 3 хоног хүрээний эргэн тойронд байдлыг ажиж байгаад өнөө шөнө линхүү зүрх гаргасан юм. Хамт яваа Орос бурят хоёр цэргээ чингэлтэй уулын орой дахь хадасган дунд орхиод "Би хотын байдлыг мэдээд ирье. Та хоёр чимээ чагнаад хүлээж байгаарай" гэхэд цаад хоёр нь ганц ч үг хэлэлгүй хоцорсон юм. Хүрээнд заавал очно гэж зүтгээд байхаар хоёр цэрэг нь хориод дийлээгүй ажээ. Тэр хоёр бол нийслэл хүрээ хав эргэлдэх ямар ч хүсэл байсангүй. Бушуухан л дорн зүг явахыг бодож байжээ. Цэрэнбат зүүн зүг явж манжуур орно гэхээс нэг л эргэлзэж байсан бөгөөд богдын хүрээний бум төмөн хүний дотор хутгалдан шингэх арга байж магадгүй гэж гордож байжээ. Бас хэрв манжуур руу явах болвол зүүн хүрээний гоо сайхан бүсгүй юм уу? Үгүй бол бүжин ламыгаан олж аваад явах юмсан гэж санаж байгаа ажээ. Одоо түүнийг харсан хэн боловч цагаан цэргийн цуута Зуутын дарга гэж танихааргүй болжээ. Нар салхинд онгож ганцсан хуучин хүрэн тэрмэндээ шуусхийн өмсөж цагаан эсгий тоорцог хазгаадуу тавьсан хар хүнийг хэн ч сэжиглэхгүй гэж санана. Илэрхий дээрэм тонол хийх нь түүний ул мөрийг ил тод болгоно гэдгийг мань хүн мэдээд хүрээний ойр ирээд айл амтэн ч дээрэмтсэнгүй хүн хардаж үзэгдээгүй юм. Гэвч цагаан цэргийн хувцсан түүнд дээр болоод байлаа. Яаж ийж байж Монгол хувцс олж өмсөх вүлээ гэж бодож байтал түүний хүслээр юм шиг өчигдөр нар шинхээс өмнөхөн нуугдж бөгж байсан газрын хавцаа дээл малгайг нь өмссөн хүн явж байсан юм. Тэр хүн юу хийж эзгүй уулан тэнэж явсныг мэдэхгүй. Айгүй бол өөрсгөн оргодол бос улж байсан байж мэдэх юм. Цэрэнбат тэр хүнийг модон дундуур сэмхэн дагаж явхад хойшоо чингэлтэй оройгоор дамнан цааш явх үед нь ганцхан удаа буудаж унгаасан юм. Амиа аврахын тулд буу зэвсэгчгүй монгол хүнийг алахдаа өрөвдөж хайрлах сэтгэл даанч төрөөгүй билээ. Харин эзнээсээ салсан морин гөлмөө дэрвүүлэн давхихад түүнийг тэр чигээр нь явбал бол осолтой гэж санаад хойноос нь уулын бэлдэж оруулалгүй гүйцэж чирж авсан сулбуураас нь шүүрэн авчээ. Тэгээд тэр хүний дээл малгай гутлыг салган авч битүү модон дунд өвс ногоо модны мөчрөөр даллан болж морийг нь алж хоолтой залгажээ. Тэр гурав морины маха орогнож байгаа хадасганы чулуун дээр дэлгэн тавьж сэврээгээд цадатлан шарж итсэн юм. Ийхүү зүсээ хуургах хувцастай болсондоо өнөө шөнө хүрээ рүү зориг гархан орж ирсэн юм. Цэрэнбат хүрээний эгц хойноос орж ирээд харлан бараантах хашаа байшингийн дэрэгдүр нилээд явхад харуул манаач дайралтсангүй. Одоо хүрээнээс цагаан цэрэг нэгэнтээ зайлсан болохоор бүгд л санаа амар дуугж ирч байгаа бизээ. Энэ хүрээнд нуугдж хоцорсон ганц хоёр хүн байлаа гэхэд хар толгоогоо бодоод харанхуй нүхэнд хэвтэж байгаа бизээ. Би одоо энгийн нэгэн ард шүү дээ. Улаастаа хотоос амраг бүсгүйгэн хайж сургалж яваа анчин Цэрэнбат гэхэд хэн ч үнэмшин.
Намайг цагаан цэргийн 100-ын дарга байсан гэдгийг мэдэх хүн ч цөөхөн байгаа. Ийм болохоор тэр мөн Орос бүрээд 2 цэргийг Манжуур руу нь явуулах юм уу? Үгүй бол хоёулангийн цааш харуулчихад энэ шингэх аргаан бодъё гэж ирсэн бодоод зүүн хүрээөд мориныхаа амийг эргүүлв. Тань лайлдаа ойртох тусам түүний зүрх хүчтэй зөхлөн хаврын тэр нэгэн шөнийн жаргал нь санагдаж шалгахын явмаар санагдавч бас сэрэмж алдсангүй чимээ чагнан болгоомжлон явсаар танил хашааныхаа хаалганы дэргэд ирлээ. Хашаа нь яг л янзандаан байв. Хашаан дээгүүр өнгөж харвал том цагаан гэрийн ардах байшин шөнийн харанхуйд бүдгхэн боловч цайран харагдана. Цэрэнбат мориносон буусангүй хаалгыг нь аяархан тогшив. Огтхон ч чимээ алга. Дахиад арай чанхан зөхлөө. Бас л тагчиг байхаар хаалганы төмөр бариулаар нилээд хүчтэй балбжээ. Гэрийн тооноор гэрэл улс хийхээр нь санаа амарсан боловч сэтгэл нэхэд хөөрөн хаалгыг нь нүдхэн болив. Хүнд ширмэлүүд пинхийн хөлийн чимээ гарлаа. Хөлийн чимээ хашааны хаалган тулж ирснээ чимээгүй болохоор нь буцаад явчихын биш байгаа гэж санаад хаалгаа түргэнээгээрээ гэвэл "Чи хэм бэ?" гэх нь гэрийн эзний дуу мөн байсанд ихэд баярлан "Би байна. Та хараад л танина" гэлээ. Гэрийн эзэн айсан болол та юу хөмб яах гэж яваа юм гэв. "Би Цэрэнбат байна" гэж яаран хэлбэл "Тэм хүнийг танихгүй. Та айл андуурсан байлгүй" гэж гэрийн эзэн хэлээд цааш эргэ бололтой хөлийн чимээ гарахаар Цэрэнбат учиргүй сандарч "Гуй, та миний үгийг сонсоочтой. Би Батуй байна. Хавар танаад ирж байсан шүү дээ. 100-ын дарга очирвийн туслах" гэж чанхан хэлбэл "Нэ гончиг сум маань бошоохон тонилж үз. Цагаан цэргийн 100-ын даргын туслах манай хүрээнд байх ёсгүй. Чамайг таних байтугай сургагч ч сонсоогүй" гэж гэрийн эзэн яаран хэлээд цаашаа пер пархийн гутлаа ширэнгүйх нь тодхон дуултлаа. Цэрэнбатын хор шорон буцалж хашаан дээгүр дүүлэн орох гэснээ эднийхэн бас улааны талд орсон байх нь. Айгүй бол намайг барина гэд хүн отож байж ч мэднэ гэд санаад хашаанаас бушуухан холдлоо. Энэ эд мөнгөнд сувдаг шунхай панцчин хүртэл намайг цагааны талын хүн гэж их сэжиглэж байхыг бодоход хүрээнийхэн бүгд л улааны сурталд автсан байх та. Тэгвэл чи надад энд хорогдох газар олдохгүй болоо бицээ гэж гуниглан бодоод мориндон ташуурагч гудамж уруудан хатруулв. Гудамжны хадагт ирж болон тойроод хойш эргэх гэтэл өмнөөс нь 2 мартай хүн сүтгэн гарч ирээд "Юун хөмб зогсоорой" гэлээ. Цэрэнбат жолоо татан зогсвол тэд тулж ирээд 2 талаас нь шахаж "Та юу хөмб?" гэж дахин асуулаа. "Нутгийн хүн байна" гэд моринд авирахад нэгэн цолбуурдан авч "Нутгийн хүн гай юундан шүн дунд өнгөрсөн хойно явж байдаг билээ" гэж шалгав. Айлд очоод орой тижархжээ. "Танаа хаана байдаг юм?" Цэрэнбат төгдөрсөн боловч хоолоогоо засаад хангинтал худлаа өвшөөснө. "Гандан дээр" гэчв. "Зүүн хүрээний хинэд очив" гэвэл бас л төгдөрч "Баян доржин" гэж санаанд орсон нэрэн хэлв. "Баян дорж их гинэ. Тэнд юу хийгээд оройтож орхив?" "Тоглож наригс юм аа. Их завтай хүн байх нь. Шөнө орой болсон хойно гудамж зээлэр хамаагүй явж болохгүй гэсэн хотын сэргээлэн хамгаалах газрын зар бичгийг үзээгүй юу? Би бичиг ном мэдэхгүй хөдөөний хүн шүү дээ." Цэрэнбат ингэж хэлчихэд гэрээ гандан дээр гэж хэлснээ санаж дотор нь пал хийв. "Хөдөөний ард бас гандан дээр байдаг. За юу ч гэсэн хотын сэргээлэн хамгаалах газар очин доо" гэж цулбуураас нь барьж байгаа хүн хэлээд хөдлөв. "За энэ чи биш боллоо. Би бодилж байж сэжиг авахулчихлаа. Энэ хотод бас шөнө гадуур явж болохгүй гэсэн зар тараасныг нь ч мэдсэнгүй. Тэр сэргээлэн хамгаалах газар нь очивол намайг дорн таних байх" гэж бодов. Өнөө 2 хүний нэг нь хөтөлж нэг нь хойноос нь дагав. Цэрэнбат үлэн мэдхэн бүхийж цулбуураа лавшруулан барьж аваад чүүгээд морин хүчтэй давирвал хилэн харан угс хийж цулбуураа мулт татуулан шуугуулв. "Хөөй зогсохгүй бол буудлаа шүү" гэж өнөө 2 хүн хашгиралдан хойноос нь хөөлөө. Цэрэнбат мөн зогсох байх та гэж бодоод морио дахин хүчтэй давирч өчигдөр цааш нь харуулсан хүний суман ташуураар морион оролгов. Жихэнтэн салхисан гинэн хойно нь буунд уучгаар
Хилэн гаранд харвсан сум шиг шунгинаж яах ихийн зур өргөн чөлөөнд орж ирлээ. Тэгтэл өмнөөс нь бас морьтой хүмүүсийн бараан дүрс сүтгэн гарч ирээд юун хүн бэ гэх дуу гарахаар морьныхаа амийг эргүүлж хоошоо харайлав. Морьтой хүмүүс бас л хойноос нэлдлээ. Цэрэнбат морио байн тажуурдаж таварцаглаж унанч гэж айсангүй ширүүлэн давхихад хөөж яваа хүмүүсийн морин төвөргөн холдон холдсоор чимээ тасрав. Мань хүн далан давхрын ингрийн зүүнтэйгээр улаан галзуу юм шиг давхиж явхдаа харуул манаач бас байдаг байх нь. Шөн чи явж болохгүй юм байна. Өдөр нэг үзээд алдан да. Намайг гэж арай таниагүй биз. Би л сэрэмжгүй явсаар улааны харуултаа дайралдав гэж бодлоо. Хойноос нь мөрдөн хөөж яваа шинжгүй болохоор морьныхаа амийг татаж зогсоод чимээ чагнавал юу ч сонсдохгүй болжээ. Гэнтэн өглөө эртхэн ажилдаа иртэл эргүүлийн дарганд тосон уулзаж өнгөрсөн шөнө нэг үл таних этгээд зүүн хүрээний хавьд хотын сэргээлэн хамгаалах газрын эргүүлийнхэнтэй дайралдаж зүхтаасан байна. Тэр лав сэжигтэй хүн байх гэж ярьлаа. Гэнтэн зүүн хүрээ хавьд гэсэн үг сонсоод дотор нь сэрдхийж ямар морьтой хүн байсан бол гэвэл бараа морьтой байсан гин. Тэр морин их хурдан болохоор эргүүлийнхэн барааны газар хоцорсон гин. Хаашаа явсан бол хаашаа л гин хэдий хэрдэв. Шөн дунд нэлээд өнгөрсөн үед юм байх. Эргүүлийнхэн хойноос нь хөөсөн ч гүйдсэнгүй далан давхрын зүүн талаар л хойшоо зүхтаасан болол та. Хотын сэргээлэн хамгаалах газраас энэ тухай үүр цайхаас өмнөхөн морьтой илчирж мэдэгдсэн. Гэнтэн хөмсөг зангидан бараа морьтой. Тэгээд морин хурдан бас зүүн хүрээ хаваар явж байсныг бодоход өнөө гайхал бат уу биш байгаа. Тэр ч заавал хотод орж ирэх юмч ирнэ гэж бодох боловч өөрийнхөө таврыг хинтж хэлсэнгүй. Тагнуулын хэлцээхэн цуглаж гүйцэхэд хэлцээний дараа хотын сэргээлэн хамгаалах газрын эргүүлийнхэнтэй үл таних хүн дайралдаж зүхтаасан тухай сонсоод бодол болж байснаа. Гиндэн өд хяламхын харж та юу гэж бодож байна гэлээ. Тэр сэжигтэй хүн хоошоо явсныг бодоход хүрээний хойд талын уулаар л нуугдж байж мэдэх юм гэв. Та тэгвэл нэг салаад цэрэг аваад яв. Далан давхрын цаашаа чингэлтэй хадасга ой модоор нэгжин самнах хэрэгтэй гэж хэлсэн дарга тушаав. Гэнтэн сойж хонсон морио унаад салаад цэрэг авчид далан давхрын ингэрөөд явж байхад Цэрэнбат хоёр цэрэгээ дагуулan чингэлтэй оройгоос бууж сэлб гол өгсөн явж байжээ. Мань хаширээр өглөө болохдоо зэрэг хар авсан улааныхын заавал мөрдөж ирнэ гэж хаширлсан нь онсон байжээ. Тэр гурав гол өгсөөлж ширүүхэн хатруулсаар нар тусах үед хандгаатын амны шивгүй ойроо шурган орж амтсан ажээ. Уг ам өгсөж явсаар амны ихний битүүр модон дотор орж түр амарч морьныхаа амьсгааг дарав. За та хоёр эндээ намайг хүлээж бай. Би гэгэн цагаан өдөр азаа нэг туршаад ирье. Өнөөдөр та багтаж ирэхгүй бол намайг баригдсан гэж санаад та хоёр манжуурын зүг явна биз гэвэл бүрээд зэрэг их л айд сүрдсэн бололтой. Ноён бат хоёр та тийшээ явсны хэрэг ёр байхгүй. Гурвуулаа энэ чигээрээ л явъя. Бэд хоёр танаас аалхамч хол байхыг хүсэхгүй байна. Аминд аюултай газар юунд нь зүтгэсэн юм гэв. Цэрэнбат муухан инэв хийлж одоо ч гэсэн манжуурын зүг явхад болох л доо. Гэхдээ би хүрээр зүтгээд байдгийн учрыг та хоёр мэдэхгүй шүү дээ. Миний ханилын суух сүй тавьсан бүсгүй маань энэ хүрээнд байгаа юм. Түүнтэй уулзах юмсан. Уулзаж чаддаггүй юм а гэхэд зүсийг нь болтгой нэг харж хаад л явах юмсан гэж бодоод л нааш зүтгэсэн юм шүү дээ. Түүнээс биш та хоёрыгаа дагаад л явмаар байна. Хайртай хүнийхэн бараагч болсон харж амжвал холын холд санаа амар явахсан да гэд санаалдав. Бүрээд нь түүний хэлснийг орс цэрэгт орчуулан хэлбэл тэгвэл аргагүй шүү дээ. Таныг бурхан өршөөж амарг бүсгүйтэй чинь уулзуулах болтугай гэж орс цэрэг нь хэлжээ. Та хоёр сэрэмжтэй байгаарай. Хэр улааныхан мөрдөөд ирвэл тэмдэг тавьж үлдээгээд энэ намаан өгсөж даваад цаад талын уулын модонд ороод намайг хүлээж бай. Би та хоёрыг олох тол олно гэж Цэрэнбат хэлээд мориндоо мордов. Цэрэнбат модон дундуур сүлжин явж хандгаатын амны ихээр давж Улиастан гол уруудан явж
багуудын хэрд хүрээний зүүн талаас орж ирлээ. Намайг хүн амьтан танихгүй байвал энэ чигээрээ л эндээ үлдээ. Өнөө хоёр маань миний хойноос зүрхлэн ирж чадахгүй. Тэгээд цаашаа явна биз. Би хаан толгой хорогдох. Юуны өмнө ахыгаа л олж уулзъя. Бүжин ламч тэнд байгаа. Өвөл нутгаасаа гарч зам зуур гамин цагаан цэргээс нуугдж хөдөө айл хунраар тэнэж яваад цаг төр төвширч дайн самуу намтахаар ирлээ гэхэд хинж хардан сэрдэхгүй. Одоо намайг юугаар нь цагаан цэргийн зуутын дарга Батуйв гэх юм. Би чинь анчин Цэрэнбат шүү дээ. Харин хятадын пүүс талж дээрэмдэж явсан нь зөвхөн өс хонзон авахын үүднээс үүдсэн гэдгийг хүмүүс мэдсэн ч надад хор болохгүй. Муу сайн гамин хятадыг бүх нэрээ жигшин зэв үсэж байгаа шүү дээ. Ах та бүжин ламтаач цагааны талд орсон тухайга цохойлгох чигүй. Тэгээд хүрээний энэ олон хашаа байшингийн аль нэгэнд бүгээд байхад болохгүй яах юм. 1-2 жил өнгөрвөл хамаг юм текс хийгээд мартагдана. Гэвч хэрэг хуучирдгүй гэдэг шүү дээ. Хэрв улааныханд баригдвал яах вэ? Улаастан бат хүнийг цоолж гарсан эр шүү дээ. Харган алдах байгаа. Намайг цагааны талд байсныг цөөхөн хүн мэднэ. Тэдэнтэй л тааралдахгүй байх нь чухал. Гэндэн зан намайг бариад алдсан улааны дарга хоёрыг л цааш нь харуулчихвал миний зам шулуутна да. Хүрээнд байж боломгүй бол бүжингээ аваад орон нутгаан зарья. Хөвчийн гүнд очиж ан хийгээд амьдраад байж бололгүй яах вэ? Өнгөрсөн шөнө би л өөрөө зогтааж тэдэнд сэжиг авахулснаас биш. Тэр хотын сэргийлэн хамгаалах газар гэдэгт нь очисон бол яах ч байсан билээ. Шөнө явж болохгүй гэдгийг мэдсэнгүй. Хөдөөнөөс ирсэн хүн гэдэл учралвал зүгээр л өнгөрөх байсан байлгүй. Өдөр намайг таних хүн ч дайралтахгүй бол баахан тэнэж ахыгаа сургалъя гэж бодоод олон хүн бужигнаж байдаг заххууд хатруулв. Мөрий дахир гудамж уруудан ороож явсаар захын дэргэд ирлээ. Ёстой л шоргоолчиг олон хүн бужигнаж байна. Хавар Очировтой хамт үгээр хаяа явхад ийм олон хүн байсангүй. Зах хавийн бүхэл пүүс дэлгүүр онгойж хүмүүс орж гарна. 8 худалдаачин зүсэн зүйлийн хувцс хунагтай хүмүүс өөд сөөргөн холхино. Цэрэнбат өөрийг нь огтхон ч сонирхон анзаараагүй морьтой явган хүмүүсийн дунд хутгалдан орохдоо санаа нь амарчээ. Ийн явж байтал хоолны сайхан үнэр ханхалж арааны шүлс нь асгарв. Хоол идэх гэтэл сохор зоосч байсангүй. Хүмүүс дээл гутал малгай хөөр ганснаас эхлээд алтан бөгж, сувдан сам ер нь хүний хэрэглээний бүх зүйл худалдах санаатай байхажээ. Цэрэнбат мориноос бууж, уржигдэр цааш нь харуулсан хүнээс авсан богинохон ногоон писүү соруулаа худалдъя гэж бодоод өврөөсөө гаргаж олонд үзүүлэн нааш цааш холхив. Хажуугаар өнгөрөх хүмүүсийн зарим нь түүний соруулыг харах ч үгүй өнгөрөв. Ганц 2 хүн үнийг нь асуугаад явчихна. Захын тэр олон хүн бүгд л өөрийг нь хялаан хараад байх шиг болохоор баахан ай үүрхэн. Соруулын үнэ нь арай их юм шиг санагдахаар үнийг нь бууруулъя гэж шийдэв. Хөдөөний нэг өвгөн соруулыг нь барьж үзснээ үнийг нь асуувал төрөчийн хэлснээс хамаагүй хямд үн хэлбэл тэр хүн гайхсан янзтай нүүрүүд нь харснаа жинхэнэ чулуу мөн бишиг мэдэх гэж шүдэрэ мэрж үзээд өврөн уудлан Цэрэнбатын хэлсэн 5 мөнгөн зоос гаргаж өглөө. Цэрэнбат тэр хүнээс шалавхан холдож нэг хоолны газрын үүдэнд байгаа 3-4 эмээлтэй морины дэргэд морин уяад дотгошорлоо. Хоолны газар руу орвол хүн олон бай. Хоол идэж буй хүмүүсийг сайтрахаар бол зүсүтсэн хүн нэгч харагдсангүй. Ямар нэг юм болвол гарахад амар гэж санаад үүд хавцаа нэгэн ширээний ард суулаа. Түүнийг суумагц мөрөн дээрээ цагаан алчуур тогсон хоол зөгч хурч ирэхээр нь харшул гахаамахан хуурга суумаа арх захиалжээ. Хоолны газар хүмүүс овн цун орж ирнэ. Хооллож дуусна нь гараад явна. Цэрэнбат орж гарах хүн бүрийг хулгайнуудаар ширтэнэ. Удалгүй зөөгч сайхан үнэр ханхалсан хоол хар арх авчирхад үнийг нь бошуухан төлжөхөд яран идлээ. Ойрын хэдэн сар ийм сайхан амттай хоол идээгүй тул чихрэн гарсан хөлсөөн шудраад архинаас амтархан уулаа. Гаднаас нэг хүн орж ирээд хооллогсдыг хэсүүлэн харах нь зүсүтсэн юм шиг санагдахаар доошоо тонгойж хоолоон идэх зуур. Нүдний булангаар сэм харвал
Тэр хүн айжуухан алхаж тулж ирснээ тонгоож нүр өөд нь харснаа хажууд нь суув. Түүнээс арх ханхалахаар нь хүрээний нэг муу архичин л биз. Би өөр хүнтэй андуурсан байх та гэж бодоод архинасаа балгав. Тэр хүн шүлсээ гүдхийн залгиснаа толгоогоо ойртуулан тонгоож "За, 100-ын дарга сайн морилж явна уу?" гэж шивгэнэхт нь Цэрэнбатын зүрх пал хийсэн боловч царайгаа төв болгож "Та арх уухгүй юу?" гэд жүнцтэй арх барив. Тэр хүн инээмсэглэн харж байснаа архийг нь авч хөнтөрч орхиод "Та хаанаас гараад ирэв? Хэвээрэл байх шивдэ" гэхээр Цэрэнбат хоол идэхэн болж "Та юу яриад байгаа юм? Би таныг таних ч үгүй" гэвэл Согтуу ир марсаан инээж "Чи намайг танихгүй байж болно. Харин чамайг хүн бүхэн андахгүй. Хягтын дэргэд мөн ч хуйхалж байсан да. Өнөө алдартай хурдан хармортойгон явах шивдэ" гэхээр Цэрэнбат их айж сандарсан боловч түүнийгээ мэддэхгүй хичээж архинасаа гүдгүдхийн залгилж тэр хүнд бас өглөө. "Эрхэм 100-ын манай хүрээнд яасан аимшиггүй амьдарч байх юм? Би чамайг Орос нутаг руу юм уу? Үгүй бол өөр тийшээ алга болсон гэж бодож байсан юм. Бид хоёр нэг хорооны хоол идэж байсан болохоор надаас айх явдалгүй гэсэн ч бид хоёр өөр замаар явсан. Хягтын дэрэгдэх тулалдаанд би ардын намын цэрэгт дагж орсон юм. Монголчууд бид анханасаа цагаан цэрэгт хүчээр автаж явсан болохоос биш" гэд Согтуу ир олон юм чанхан ярихаар нь Цэрэнбат түүнээс хагцхын төс болж хоолойч гүйцэд идсэнгүй босох гэтэл Согтуу ир ханцуунаас нь татаж суулгаад "Чамайг мэддэг таних хүн хүрээгээр дүүрэн би шүү. Чиний зуудад явсан хүн чи би. Гэхдээ бид бол гэмгүй улс. Ардын засаг биднийг яах чигүй. Харин чи бол" гэхэд Цэрэнбат түүнийг аргадах санаатай "Олны хөлийн газар ийм юм яриад яах нь? Чи шулааныхны эсрэг буу шагааж явсан гимтэй шүү дээ" гэж шивнэн хэлээд ууж гүйцээгүй архиа түүний өмнө тавьж ханцуунаас барьсан гарыг нь салгаж бослоо. "Тэр улс төмөн олноо харбороо санаж яваагүй болохоор би унаас жаахгүй. Монгол газар хөл гიშгэх хувгүй болсон дээрэмчин шүү дээ. Чамай газар сайгүй л хайж байгаа" гэж Согтуу ир хэлбэл Цэрэнбат түүнийг их л хорсон харж "Олон үг бололгүй наад архиан гударчих хөнгөө газар дайралтсан бол" гэж занан хэлээд хоолны газараас үсрэн гарахад "Муу цагааны оргодол чамайг да" гэж Согтуу хүний хараан зүххийг сонсож ясан хавталцаж ийш тийш харвал түүнийг анхаарч хайхарсан хүн харагдсангүй мориндоо бушуухан мордож захын олон хүнээс холдлоо. "Энэ муу архичин хаанаас гараад ирэв? Манай хороонд байсан байх та. Хавар хүрээнээс хягтын зүг хөдөлснөөс хойш манай хорооноос олон монгол цэрэг орхсон юмдаг. Тэд бүгд л улааны талд орчход хүрээнд байгаа болж энд нэрэн хөл гიშгэх газар олдохгүй. Одоо яадаг вүлээ?" гэж гониглон бодлоо. Хажуугаар зөрөн өнгөрөх хүн бүрийг сэжиглэн хараад явж байтал өдөөс нь шовгор малгайтай хэдэн цэргэн хүн гараад ирлээ. "За, өнгөрч. Эд арай намайг хайж яваа юм биш байгаа" гэж санаад хажуугаар нь буруу харж өнгөрөв. Тэд сэжиг авсан янзгүй цааш явжээ. Нилээд яваад эргэж харвал хойноос нь хоёр морьтой хүн дагаад явж байх шиг болохоор мориндоо ташуур өгч эргүүлв. Морь дахир гудамжаар хатруулан яваад эхэнд нь гараад эргэж харвал өнөө хоёр хүн мөн цогулсаар айсвд намайг мөрдөж явна гэж санаад зүүн тийшээ эргэж хүн амтангүй шахам гудамжаар ширвхэн явж булан тойрхтон эргэж харвал өнөө хоёр хүн харагдсангүй. Зүгээр явж байсан хүн ч байж мэднэ. Би л хардс сэрдээ тэгж бодов. Ер нь
Миний мөрийг мөшгөж яваа эсхийг мэдхэн зүйтэй гэж бодоод хашааны өнцгөр шагаж харлаа. 2 морьтон гараад ирлээ. Тэгэхэр нь бараагаан харуулчаад хажуугийн гудамж руу ороод дахин эргэж харвал бас л мөрдөж байгаа шинжтэй хойноос нь тэр гудамж руу ороод ирэхээр нь мориндоо ташуурагч гудамж уруудан давхиж гудамжны адагт хүрээд хажуугийн давчуу гудамжаар өгсөн давхиж мөр буруулан зүхтаа. Тэр 2 морьтой хүнч түүнийг гүйцэлгүй алдсан бололтой алга болжээ. За, намайг ч мөрдөж мөшгөөд эрж хайж байгаа юм байна. Хүрээний олон хүний дотор багтаж шингэх аргагүй юм шиг байна. Тэгэхээр 2 цэргэн дагуулад манжуурын зүг явхаас өөр аргагүй боллоо. Хүн танихгүй, газар мэдэхгүй холын хол нутагт очино. Тэгэхээр жаал мөнгөтэй л болох юмсан гэж бодоод баруун зүүн тийш салбарлан тахирлсан гудамж өгсөж уруудан явсаар хүрээний баруун захад хүрв. Түүгээр хүн харж цөөн харагдана. Ойролцоохон хятадын нэг пүүс байв. Түүний үүдэнд очиод хэсэг харав. Пүүс рүү хүн ер орохгүй байхаар нь мориноосоо бууж хашаанаас уяад орвол 2 эмгэнээс өөр хүн байсангүй. Настай хятад тэр 2 эмгэнд гурил жигнэн өгч байлаа. Сэрэнбат лангуун дээр дэлгэсэн торг дурдан эмрэн үзэж байтал 2 эмээч гурилаа аваад гарахаар нь хойноос нь дагаж гарах гэснэ гинэтхэн хаалгыг нь хааж онцолоход "Хаяа, чи яаж яваалаа?" гэж 8 хятад хашгирав. Сэрэнбат огцомхон эргэж өөрөөсөө гар буу гаргаж "Дуугатад дахин дуугарвал амьгүй болно шүү" гэж занан хэлээд түүний дэргэд гялсхын ирж цээжинд нь буугаан тулгахад тэр хятад ухаан алдах төхөн амандаа дуулдах төдий юм шивгэн өл мэдэн сөхрөв. Сэрэнбат түүний мөрнөөс татан босгож "Мөнгөө бушуухан гарга" гэвэл айж сандарсан хятад тонголзон нэлээд олон мөнгөн зоос цаасан янчаа гаргаж ирлээ. Сэрэнбат түүнийг нь хаман авч өөрлөөд "Бошуул өөр мөнгө" гэж шаардахад өнөөх хятад хялам хийж бас мөнгөн зоос хангир жингэр дуугарган гаргаж ирснэ. "Өөр байгаагүй" гэлээ. Сэрэнбат мөнгийг нь мөн хаман авч лангуун дээр байсан том хар богц руу зааж "Төөнд арх тамхи боовч ихэрхий" гэж тушаалаа. Хятад 8-аач сүр төрөөд зүрхлэн харсан ч үгүй гарт дайралтсан арх чихэр бов янжуур зэргийг богц руу цүндэтлэн чихлээ. "Эсэргүүцэж гар хөдөлгөөгүйд амийг чинь хэлтрүүллээ шүү" гэж Сэрэнбат хэлээд богцтой юм авч бошоохон гараад ийш тийш харвал ойр хавь хүн байсангүй. Богцтой юмаа ганцглаж мориндоо мордоод зүүн ургаш ширүүхэн давхиж дунд голыг гатлаад туулыг хөвөөлдөн зүүн тийшээ харах хурдаараа жиргэлээ. 29-р хэсэг төгсөв.